Монгол улсынхаа нэр алдрын дэлхийн дайтад гаргаж буй нэг томоохон салбар бол яахын аргагүй биеийн тамир спортын салбар гэдэгтээ хэн ч эргэлзэхгүй үзээ. Харин өнөөдөр тус салбарын удирдах ажилтнууд зөвлөлдөж 2011 оны үйл ажиллагаанд үнэлэлт өгнөлт өгч 2012 онд хийх ажлынхаа талаар ярилцсан юм а. Манай энэ салбарын удирдах ажилтны зөвлөгөөн дөр бол өнгөрсөн онд одоо хийсэн ажлаа дүгнэх. Хоёрдугаар асуудал энэ онд юу хийх вэ гэдгийг ярилцлага уламжлалтай юм зөвлөгөөн байгаамаа. Жил болгон нэгдүгээр сарын их сүүлээр энэ удирдах ажилтныхаа зөвлөгөөнийг зохион байгуулдаг. Тэгээд тухайн жилийнхаа зорилтоо тавьдаг. Өнгөрсөн онд юу хийснийгаа олд амжилтаа алдаа дутагдлаа ярилцдаг ийм зөвлөгөөн болж өнгөрдөг юм аа. Энэ зөвлөгөөнд бол одоо аймаг нийслэл дүүргийн биеийн тамирын газрын дарга нар, тусгай газрын биеийн тамирын газрын дарга нар мөн одоо ач холбогдлоор үүднээс бол нийгмийн хөгжлийн эцсийн дарга нарыг энэ зөвлөгөөнд оруулж байгаа. Яагаад вэ гэвэл нийгмийн хөгжлийн эцсийн даргын гол үндсэн пунктэд бол аймгийн биеийн тамир соёл ийм ажлууд давхар хамаарагддаг. Тэгээ энэ үндэ бас нэгдсэн нэг ойлголт өгье гэдэг үүднээс нийгмийн хөгжлийн дарга нарыгаа бас хамт дуудаж алдаа оноогоо ярьдаг болсон. Энэ 12 оног бол манай байгууллагаас спортын амжилт бүтээн байгуулалтын жил гэж зарлаж байна. Тэгээд энэ маань бас олон дүүрэг аймагуудад шинэ ордонгууд баригдахаар төсвийн тухай хуулинд төсвөн суугдчихсан. Одоо энэ жилээс үйл ажиллагаа нь эхлэх гэж байгаатай холбогдуулаад ингэж зарласан. Мөн одоо Монголын бүх ард түмний наадам Монголд одоо бас 6 гадаад олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулах гэж байгаа. Тэгээ мөн энэ жил олимпийн жил байгаа учраас спортын амжилт бүтээн байгуулалтын жил ингэж зарлаж байгаа юм. Энэхүү удирдах ажилтны зөвлөгөөний үеэр орон нутгийн удирдлагууд өөрийн салбар тулгамдж буй асуудлын талаар нээлттэй хилцүүлэг өрнүүлсэн бөгөөд өнгөрсөн 2011 оны үйл ажиллагааныхаа тайланг дүгнүүлж 2012 онд хийх цаашдын зорилтоо танилцуулсан юм а. Мөн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үүднээс олон арга хэмжээнүүдийг зохион байгуулах бөгөөд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, цогц арга хэмжээнүүдийг авч ажиллахаар болж байгаа ажээ. За ер нь бол нийтийн биеийн тамирыг бол биеийн тамир спортын ач холбогдлыг хүмүүст ойлгуулах, биеийн тамир спортоор бол одоо яаж эрүүл чирэг байх вэ? Яаж өдөр тутмын хэрэглээ болох вэ гэсэн одоо бодлого зохис хөтөлбөрөөр хэрэгжүүлэх, стратеги хэрэгжүүлэх аяны хүрээнд бол нэлээд одоо арга хэмжээнүүд байгаа. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгürt бол бид нар одоо бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулна. За энэ юу вэ гэхээр ерөөсөө анхан шавд буюу орон нутагт байж байгаа аймаг нийслэл дүүрэгт байж байгаа сумдууд байж байгаа хүмүүс бол ерөөсөө биеийн тамирын ач холбогдол буюу хандлагыг аягуулсан ойлгох хэрэгтэй. Төлөвшүүлэхэд одоо юу хийх вэ гэдэг энэ үйл ажиллагаанд бол тэдний хүчээр тэдний оролцоогоор бүтэх учраас одоо энэ амжилтанд хүрэх учраас тэрийг ойлгуулах нэг бүсийн сургалтууд байгаа. Хоёрдугаарт нь бол ер нь бол биеийн тамир ганцхан салбар биш, нийгмийн эрүүл мэндэд эрүүл мэндтэйгээ боловсралтайгаа тийм ээ. За хоолныхантайгаа, орчныхантайгаа хамтарч бол энэ бүсчилсэн сургалтыг хийж байгаа. Хоёрт нь бол ер нь Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрмжтэй бие болдрын түвшин дотоох сорил байгаа. Зарилгын дагуу. Тэгэхээр энэ зарилгын дагуу бол энэ жил бол бид нар онлайнаар бол одоо бүх иргэдүүдээс сорилыг авах одоо програмыг байрлуулсан. Тэгэхээр тэр одоо уншаад өөртөө шууд мэдээлэл өгөөд өөрөө суняаж байгаа секундын тоог тавиад гэх мэтлэнгээд эргээгээ зөвлөгөө авах бүрэн боломжийг одоо бид нар онлайнаар нээж байгаа. За энийхээ дагуу бол нийт хүн амын бие болдрч хэрэгжилтийн одоо улсын мэдээллийн нэгдсэн сан одоо бүрдэж байгаамаа. Түүнчлэн энэ үеэр аймаг нийслэл дүүргийн биеийн тамир спортын газрын ажлыг дүүнэн шагнал гардуулсан юм. Мөн тамирчдын сүлддүү болох тамирчны алдар хэмээх дууг дуулдаг Чингис хаан хамтлагийн ахлагч Монгол Улсын гавьяа жүжигчин Жаргал сайханд алтан хот шагналыг гардуулан өгсөн. Эрүүл чирэг одоо тийм ээ өсөж боожхтон хүн бол төлөвшөлтөн биеийн тамир спорт маш их хэрэгтэй. Тэр дундаа одоо жинхэнэ мэрэгжлийн спортоор монголчууд маань 2-3 алтан медаль авлаа. Энэ бол үнэхээр баярлахгүй байхын арга байхгүй. Тэгээд яг ийм сайхан үед одоо тун удахгүй болгож байгаа Лондоны олимпиад манай монголчууд бас сайхан оролцоно гэж бас найдаж байгаа. Тэгээд одоо миний өчөөхөн энэ уран бүтээлийг үнэлж одоо өөрийнхөө алтан очир, алтан од гэдэг энэ бүх шагналуудаа өгж байгаа манай биеийн тамир спортын гандаа их баярлалаа. Ер нь биеийн тамир спорттой их ойрхон улам цаашдаа ойрхон явна гэдгийг хэлэхэд таатай байна. Ямар ч тач өнөөдөр спортын салбарын жуулж алдаа оноогоо дүгнэн хилэлцсэн бол биеийн тамир спортын газар нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх болон спортоор хичээлэх нөхцөл бололцоог сайжруулах, биеийн тамир спортын байгууламж барих зэрэг олон асуудлуудаар анхаарлаа хандуулан ажиллахаар болсноо мэдэгдсэн юм а.